За ингээд бидний одоо сая миний хэлсэн 160-аас 180 мянган хүн ам ирэхэд энд одоо бийг засах газрын хамгийн нэг номерын одоо асуудал байна. Хамгийн нэг номерын асуудал. За энэ асуудлыг бид нэр шийдэхийн тулд бас тооцоо судалгаануудыг гаргасан. За энэ бол бүх юм тооцоодоо судалгаатай хүн хэдэн цагаас хэдэн цагийн хооронд одоо бие засдаг тийм хэдэн минутын давтамжтайгаар одоо 0 руу ордё гэдэг ийм тооцоо судалгаанууд хүртэл байд юм байна. Тэгэхээр энэ мэрэгжлийн байгууллагуудаараа бид нар бас тооцоо судалгааг хийлгэж үзсэн. За зураг төсвийн ч удаа гаргуулчихсан байж байгаа. За өнгөрсөн одоо 100 жилийнхаа ойг тэмдэглэсэн аймагуудын юг хараад үзэхэд Аранга 0, Аранга нь одоо 100 жилийн ой сайхан боллоо. Тэрний дотор үнэхээр гоё цэвэрхэн нойлтой байлаа. Энэ хамгийн чухал ажил болсон шүү гэдэг ийм мэдээллүүд, мессежүүд бол энэ олон нийтийн сэдвээр маш их явсан. Энийг бол та бүхэн бүгдээр мэдж байгаа бох, тий харсан баг. Тэгэхээр бид нар бас энэс дутхгүй бүр энэс илүү хийхийн төлөө ингэж зүтгэж ажиллаж байгаа. За энийг одоо хийхэд за энэ дээр бол бид нар хар усны отог гэж энийг яаж юм бэ? Тэгээ хар усны отог одоо ингээд ирж байгаа зочид төлөөлөгчдийн өдөр ингээд байрладаг байр савнаас ахуулаад ингээд нэлээдгүй одоо бас ачаал юунууд тулгарч байгаа, төвөгтэй байдлаар тулгарч байгаа. Тэгэхээр ийм отоглох цэгүүдийг бид нар байгуулъя гэдэг байдлаар ингэж тооцож байгаа. Тэгэхээр нэг хэсэг нь бол тэр гашууны голын доотлын хэсэг дээр дахиад нэг хэсэг нь улаан уулынхаа дээд талын одоо бид нар дээр үед лагерт гардаг байсан тэр хэсэг дээр за дахиад одоо хойно буюу подстанцийн доотлол дээр хар ус гэдэг газар дээр одоо ингэж одоглох зэгүүдийг ингэж байгуулъя гэж ингэж яаж байгаа. За ирсэн зочид төлөөлөгчд бол энэ одоглох зэгүүд дээр очиод майхан саван бариад за энэ дээр бол бас гэр аваачаад гэр түрээслэх одоо ийм бизнесийн үйл ажиллагаанууд бас байгаа шүү.